Never full гэдэг те ийм том цүнх байгаа. Өдөр тутамдаа ерөөсөө ингэж байнга үүрдэг. За ингээд хэвлээ дотор нь байгааг хамтдаа харцгаая. Сайн байцгаана уу? Шинэ видеодод тавтай морил. За өнөөдрийнхөө видеоор би What's in my bag те миний цүнхэнд юу байдаг вэ гэдэг видео хий гэж бодлоо. За энэ видеог влог хийж байгаа хүн болгон хийдэг. Тэгээд би бас энэ талаар бодол яваадсан нэг хийдаа гэл энэ чинь угаасаа хамгийн амархан видео аахгүй юу? Тэ цүнхэнд харуулах. Тэгээд өнөөдөр яг энэ талаараа видео хийж бодлоо. За өдөр тутамдаа ер нь аль өдөр алган баг үүрдэг цүнх юм том цүнх байгаа. Энд ингээл ерөөсөө өөрийнхөө хүүхдийнхээ бүх юмыг хийгээд аваа явдаг. Би элдв янзын тийм том логотой эсвэл тийм одоо юу гэдэг брендийн нэрнүүд ингээд аюу том харагдах цүнх ерөөсөө барьдаггүй. Мэдээж чанартай, арьсан, хэдэн жил барьчих боломжтой. За элдв янзын ирээ мирам биш те даруухан тийм л цүнхэнд одоо дуртай. За ингээд миний цүнхэнд юу байгааг хамтдаа харцгаая. За тэгээд энэ юмнууд бол ингээл байнга л цүнхэндээ явж идэг юмнууд байна. Чихвчээ бол би ингээд цүнхнээсээ зүүчдэг. Hand sanitizer бас зүйлттэй ер нь бол явдаг. Хэрэглээд би ингээд үүгүйгээр хийцэн байна. За тэгээд нэгээр нь гаргаад харуулцгаая. За ном энэ тийм цугтаа гарч хэлдэг ном Brian Tracy-гийн Get Smart гэдэг юм ном байна. Энэ яг ингээ миний цүнхний ном. Энэ тэнд хүүхдээ онтуулчаад за хүн хүлээгээд ч юм уу ер нь аль энэ тэнд ингээ сууж ахта байнгын ном уншдаг. За төрөвч байна. Бас зүгээр л арсын энгийн төрөвч, минимал төрөвч. За кофений аяга бас байнга цүнхэнд явдаг. За тэгээ энэ цүнхэнд аль зөндөө юм багтдаг нүдний шил. За энэ one line day гэдэг 5 жилийн одоо дурсамж бүтээдэг ийм дэвтэр байгаа. За энэ болохоор яадаг вэ гэвэл ингээд яг ингээл энэ мөрийг ингээ хаашаа явуулаад 1 жил одоо 1 жил хөтлөн тэгээд дараа нь 2 жил, 3 жил, 4 жил, 5 жил гэдэг ингээд 5 жилийн дурсамжаа тэмдэглэдэг ийм одоо тэмдэглэлийн дэвтэр байна. За кашлаг. За энэ кашлагын дотор бол ойр зөөр жижиг сажиг юмнууд маань байдаг. Шүдний сойз. Шүдний сойз байнга цүнхэнд явдаг. Заримдаа ингээд бид нэг гадуур янз бүрийн одоо хүчтэй, жохон хүчтэй амттай, кимчитэй ч юм уу хоол идчихээр ингээд нэг эвгүй өнөртэй дэдэг. Тэгээд байнга юм шүдний сойз явдаг. За ам зайлагч. Миний кашлагын будаг явдаггүй дандаа нэг иймэрхүү юмуд л явдаг. За чихвч утастай утасгүй 2 чихвч хэрэгэлдэг. За утасгүй чихвч байнга хэрэглэх нь бас яг тийм бол сайн биш. Одоо надад мэдрэгдснээр бол би ингээд нэг сонио утасгүй чихвчээ байнга ингээд зүг явахаар толгой манараад идэг. Тэгэхээр утастай чихвчээ бас засраар нь хэрэгэлдэг. За нарны тос энэ нүүрэндээ зөвхөн нүүрэндээ түрхдэг нарны тос ийм кремтэй. Энийг түрхээд тэгээд ер нь крем хэрэглэдэг гэсэн үг. За нарны тос байна. Уруул хүрээлэгч, уруул өнгөлөгч байна. За ийм жижиг үнэртэй ус байна. Michael Kors ийм жижиг үнэртэй ус. Энэ үнэр нь бас айгүй гоё үнэртэй ус байна. За бас нэг ийм уруулын будаг, тод уруулын будаг байна. За ингээд энэ кашлагынд бол ийм юмнууд байна. Нүрийн будаг модыг цүнхэндээ нэг айхтар авч явдаггүй. Угаасаа нүрийн устгүй болохоор байнга будаг авчих шаардлага байгаа. За нэг ийм кашлаг байна. За нарны тос. Энэ болохоор биендээ нүүрэндээ түрхдэг зүгээр ийм спрей нарны тос. Энэ манай бэбигийн нарны тос байна. За би нарныхаа тос нь болохоор ийм Lara Shea-гийн нарны тоснуудыг байнга хэрэгэлдэг. Хамгийн их тохиолдолд нарны тос бол Lara Shea-гийн нарны тос байгаа. Энийг ингээ нүүрэндээ, энийг ингээд биендээ бас энийг нүүрэндээ түрхэж болдог. За өөр 2 брендийн нарны тосон дээр би яг тогтоод байгаа байнга хэрэгэлдэг. Нэг нь болохоор аваа нэгийн нарны тос байгаа. За өөр юм ярихгүй гэс ганц л юм ярихгүй бол гарын тос байна. Гарны тос угаасаа хүн болгоны цүнхэнд явдаг. За ийм бэли байна. Жолоо харахтаа би энэ бэлийг өмсдөг. Австралийн нар айгүй хурц. Тэгээ гарыг ингээд жоохон цоохортуулах гэдэг. Тэгэхээр би
одоо машин барихтаа хүүхдтэйгээ тэргийг түрхтээ ийм бэлийн өмсдөг байгаа. За hand sanitizer байна. Энэ hand sanitizer одоо бараг дуусах чинь байнга ингээд цүнхнээс ер нь л ингээд зүйлтэй л явж идэг. За чихвч байна. За ингээл ер нь бол за хуурай салбидаг байна. Хуурай салбидаг бас байнга явдаг. Харийнх нь ууд нь болохоор ийм тойл байна. Мэдээж тойл те. Цаасны хотог байнга ингээ энэ тэнд ингээ явж хахад нэг иймэрхүү эрттэй юм ер нь хэрэг болдог те. Заавалч хэрэг болдог. Хайч ч юм уу, хутга ч юм уу байнга хэрэг болдог. Миний хамгийн ихээр хэрэгэлдэг гой сайхны бүтээгдэхүүн бол уруулын будаг, уруул өнгөлөгч байгаа. Тэгээд нүд маань өөрөвсөлтэй нүдээ ер нь бол будаж чаддаггүй. Тэгээд нүрээ нэг хахтар бүр будгаа болсон байгаа. Тэгээд уруулаа бол байнга буддаг. Тэгээд уруулаа будчихаар аюу гой ингээ өнгө оравчдаг. За уруулаа будахгүй бол хичнээн гой ингээд мейкап одоо хийсэн ч гэсэндээ нэг л тийм өнгө дараад идэг. Тэгэхээр ер нь бол би уруулаа л байнга буддаг. Бусд дээр бол нэг одоо будаг мейкап хэрэглээд идэггүй. За ингээд цүнхэн доторх маань дууссан. Одоо энэ дээр ингээд нэмэгдээд юу ордог вэ гэвэл усны сав, манай хүүхдийн уугч орно, сүйтэйгээ уугч нь орно. Энэ тэнд одоо ажил хийх шаардлагатай бол компьютер маань орно. Ингээл болоо. За мөн бас камер ордог. Тэгэхээр ялч юм ингээд том цүнх хэрэгтэй байгааз би одоо ингээд ийш тийшээ хоногоор ч юм уу яваад тэнд ингээ ажиллаа ихээр бол камер те компьютер дээрээс нь ингээл хүүхдийнхаа жих мэх ингээл ерөөсө бүгдийг яг энэ цүнхэнд ингээл бүгдийг хамж хийгээл явцдаг. Айгүй амар байдаг. Кофений аяг энэ тэнд ингээд одоо байнга өөр хаягийг хэрэгэлдэг. Энэ аяг маань хөөх нь надад бүр амар удаж юм модон аяг. Хэдэн жил хэрэгжилж байна. Үшээ ингээл цүнхээ танилцуулах болооч ингээл дуусчих юм шиг. За улаан цүнх. Яагаад улаан цүнх хэрэгэлдэг вэ гэвэл улаан өнгө, хар өнгө хоёр ер нь аль бүх өнгөн дээр одоо цогцож хэрэглэгддэг. Улаан өнгийн гутал, улаан өнгийн цүнх, хар өнгийн гутал, хар өнгийн цүнхтэй. Тэгэхээр хар цүнхнээсээ илүү улаан цүнхийг би сонгож хэрэглэдэг байгаа. Тийм ер нь аль партинд ч гэсэнтэй орой үд шингээ гадуур гарахтаа ч гэсэндээ ер нь жижиг улаан цүнх бас айгүй барих дуртай. Тэгээд ер нь аль улаан өнгө чинь бас айгүй тийм хурц тод одоо өөртөө бас энергийг айгүй татчихэдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр улаан уруулын бодог, улаан цүнх, улаан гутал, улаан төрөвч гэх айгүй дуртай. Тэгээд улаанаар уруулаа будчаад уулзалт гэрээн дээр хийхэд бас бүтэмжтэй байдаг гэж ярьдаг. Тэгээд заримдаа яг үний юм шиг санагдаад байдаг. Чухал уулзалт энэ төр явахдаа бол заавалжгүй уруулаа жоохон тод будаж явдаг. За цүнхний тал дээр юм байна. Тэгээд дараагийнхаа влогоор би одоо арьсандаа хэрэгэлдэг юмнуудад танилцуулъя гэж одоо миний арьс бас айгүй дажгүй засагдаад айгүй гоё болсон байгаа. Түрүү жилээс хойш миний влогийг үзэж байгаа хүмүүс л миний арьс гадаад үзэмж ер нь ингээд харагдах байдал яаж өөрчлөлтөй явж байгааг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр би арьсаа яаж ингэж гоё болгоод ямар нөөрний тасгал хийгээд арьсаа чангалаад ингээд давхар ирөө унжсан. Миний ингээд хацар айгүйх тийм нэг унжилттай нүдний доотлын бүр ингээд уутанцар айгүй том байсан. Тэгээд яг одоо ингээ харахад айгүй сайн засарсан, засагдсан, өнгө орцсон байгаа. Энэ талаараа би бас дараагийнхаа видеог энэ талаар хий гэж бодож байна. Юу хэрэглээд ямар тасгал хийгээд явдаг талаараа. Видеон дээр нэмээд хэлэхэд одоо нөгөө Австрали руу аялын визаар ирээд сургалтаар солих байгаа хүмүүс маань над руу бүгдээрээ чат бичээрэй. Би бас гоё бэлэгтэй. Тэгээд би нөгөө буцаад ингээ чатыг хайгаад олдоггүй. Тэгэхээр бүгдээрээ над руу холбогдоод надаас бас бэлэг аваад шагаатай холбогдоод визагаа солиулаарай гэж бас ташрамд хэлмээр байна. За ингээд дараа 7 хоногийнхаа видеогоор ирээд уулзлаа. Баяр таа.